Сайн байцгаана та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээн өрөөнд дээр ашиг зөвлөж буй подкастын маань шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар бид 12 дугаар ангид төгсөөд мэргэжлээ сонгох гэж байгаа сурагчдаа зориулан нийгмийн эрүүл мэндийн судлаач мэргэжлээр ярилцах болно. Энэ удаагийн подкастын зочноор нийгмийн эрүүл мэндийн сургуулийн урьдчилан сэргийлэх анагаах ухааны техникийн багш, нийгмийн эрүүл мэндийн шинжилгээ ухааны магистр Өнөр Цэцэг багш маань хүрэлцээгээд байгаа. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн багш та баярлалаа. Тэгэхээр багшаа нийгмийн эрүүл мэндийн судлаач мэргэжлийн тухай та биднэрт тайлбарлаж өгч байна. Ямар мэргэжлэг юм бэ? За нийгмийн эрүүл мэндийн судлаач гэдэг үндсэн мэргэжил нь бол дэлхийн нийтэд бол нэлийн нэр хүндтэй, алдартай юм орчин үеийн мэргэжил байгаа. За тэгэхээр нийгмийн эрүүл мэндийн судлаач мэргэжлийг эзэмсэн гэдэг нь юу хэлж байгаа вэ гэхээр хүн амд зориулаад эрүүл мэндийн боловсрол олгох, хүн амын эрүүл мэндийг тангадаг, судалдаг, хяндаг ийм цар хүрээтэй ийм мэргэжил байгаамаа. Тэгэхээр нийгмийн эрүүл мэндийн судлаач болсны давуу тал бол маш их өргөн цар хүрээтэй. Орчин үед дэлхийн нийтэд нэлийн одоо эрэлттэй байгаа ийм мэргэжлийн тоонд ордог ийм мэргэжил байгаа. Энэ мэргэжлийн бусад мэргэжлээс ялгарх онцлог давуу тал нь юу вэ? За би энгийнээ тэгээд товч үгээр энэ дээр тайлбарлая гэж бодож байна. Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн бол нийт хүн амын эрүүл мэндийн төлөө нийт хүн амын өвчин аливаа өвчин эмгээс урьдчилан сэргийлэхийг чиглэдэг, нийт хүн амын тухай боддог, тэр хүмүүсийг хүчлүүлэхгүй байх илүү олон нийт гэсэн. За магадгүй юу гэдэг клиникийн эмч хүн бол нэг хүний даралтыг яаж бууруулах вэ гэдэг тухай боддог бол нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн бол тухайн олон нийтийн, тухайн орон нутгийн, Монгол улсын ч гэдэг нь цар хүрээний хувьд бол энэгээр их ялгаатай. Тэгэхээр нийгмийн эрүүл мэндийн гол үзэл, нийгмийн эрүүл мэндийн салбарын гол үзэл санаа бол ерөөсөө л нийт хүмүүсийг яаж эрүүл байлгах вэ гэдэгт оюун бодлоо хандуулж байгаа ийм мэргэжлээ гэж ойлгож байна. Тэгэхээр сурагчид маань энэ мэргэжлээр элсэн суралцахын тулд ямар хичээлээр эзэлтэй бишэл гардаг вэ? За энэ жил элсэн суралцж байгаа суралцагч нар маань нэгдүгээрт бол химийн шалгалтыг заавал байгаа. За дараа нь болохоор хоёр хичээлийн аль хамгийн өндөр оноотой хим, биологи, нийгэм, англи хэл гэсэн энэ гурван хичээлийн хамгийн өндөр оноотой нэг хичээлийн сонголтоор ингэж байгаа. Тэгэхээр нэг номерт бол хим болон бусад хичээлүүдийн шалгалтыг амжилттай сайн авах шаардлагатай байна. Яг энэ мэргэжлээр элсээд суралцаад төгсөөд ямар ажлын байран дээр ямар албан тушаал дээр ажиллах вэ? За манай нийгмийн эрүүл мэндийн мэргэжлэр төгсөж байгаа хүмүүсийн хувьд бол нэгдүгээр хамгийн тийм маш ихтэйгээр хэлэх нэг зүйл нь бол энэ мэргэжлэр төгссөн хүмүүст бол ажлын байр 100% манай төгсөгч нар бол 100% ажлын байраар хангагддаг гэдгийг маш ихтэйгээр хэлмээр байна. За дараагийн юм нь бол ямар мэргэжил, ямар байгууллагуудад ажилладаг вэ гэдэг нь магадгүй манай элсэн суралцах гэж байгаа суралцагчид нарт маань их сонирхолтой байдаг. Тэгэхээр нэгдүгээрт бол нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн болсон хүмүүс бол эрүүл мэндийн байгууллагын 2 болон 3 дугаар шатал ажилтдаг байгаа. За нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн судлаач, шинжээч, эсвэл олон улсын төсөл хөтөлбөрүүд дээр хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. За тэгээ энэ мэргэжил нь бол алстай өсөж дэвжих боломжтой ийм мэргэжил байгаа. Нийгмийн эрүүл мэндийн судлаач мэргэжлэр эсээд суралцж байгаа энэ хугацаанд оюутан байх хугацаанд тэтгэлгээр суралцах боломж, гадагшаа явах боломж юм хэрэг байдаг юм бол төгсөөд магадгүй төгслийн дараах сургалт гадагшаа явах боломж хэрэг байх уу? За суралцж байгаа хугацаанд оюутнууд маань бол оюутан солилцооны хөтөлбөрөд хэд хөтөлбөрөд хэрэгждэг байгаа. За энэ дээр яг энэ цаг хугацаанд бол манай оюутнуудаас Финландийн их сургууль, Туркэд, эрхүүгийн сургуулиуд дээр бол оюутан солилцооны хөтөлбөрөд хамрагдж байгаа. За тухайлх нь бол Финландд 3-аас 3 сарын хугацаатай, Туркэд 1 жилийн хугацаатай. За эрхүүд бол 10 хоногийн зуныхаа дарлагын хугацаанд 10 хоногийн оюутан солилцоо байдлаар суралцдаг байгаа. Тэгэхээр энэ бол яг одоо хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийг бид дурдлаа. Тэгэхээр энэс өөр бол маш олон хөтөлбөрүүд байдаг. За төгссөн хойноо эргээд энэ нийгмийн эрүүл мэндийн мэргэжлээрээ цаашаа өснө дэвжих боломжууд бол өргөн байгаа. За тэгээд эрүүл мэндийн салбарт магистрийн зэрэг хамгаалж байгаа. За олон улсад эргээд магистрийн зэрэг хамгаалж байгаа байдлыг хаагаад үзэхээр хамгийн өндөр нь бол нийгмийн эрүүл мэндийн магистр гэсэн цол байдаг. Жишээ нь бизнесээр бол бизнесийн удирдлагын магистр байдаг бол
эрүүл мэндийн салбарт бол нийгмийн эрүүл мэндийн магистр гэдэг цол бол айгу одоо өндөр рангтай эрен бэлэгддэг юм цол байгаа. За тэгэхээр одоо энэ мэрэгчлэр олон улсад болон дотооддоо бол магистрийн зэрэг суралцах бүрэн боломж байгаа. За дээрэс нь яг 5 жилээр нийгмийн эрүүл мэндийн мэрэгчлэлтэн болчоод энийг цаашаа наривчлалтад бас олгох сургалтуудыг хийдэг байгаа. Тухайлх юм бол одоо эпидемиологист ч гэдэг юм уу тий давхар судлаач, за эсвэл орчны эрүүл мэнд, хөдөлмөрийн эрүүл мэнд, эрүүл мэндийн бодлого удирдлага гэж 6 сарын хугацаанд суугаад ерөнхийдөө нарийн мэрэгжил эзэмшдэг байна. Тэгэхээр багшаа нийгмийн эрүүл мэндийн судлаач энэ мэрэгчлэгээр одоо бусад ихтэй сургууль Монголд бусад ихтэй сургууль одоо хэлцүүлэн төгсөх юм болов. За яг нийгмийн эрүүл мэндийн мэрэгчлэлтнэр бол хамгийн урт хугацаатай олон улсын болон дотоодын магадлалыг хэмжлэгдсэн. За Монголд одоо маш олон нэр хүндтэй багш нар, эрдэмтэн багш нар багшилж байгаа анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулиуд их сургуулиуд дотроос ганц зөвхөн манай анагаахын сургууль дээр бэлтгэж байгаа. Тэгэхээр магадгүй хувийн сургуулиуд дээр бол 1-2 хөтөлбөрөөр байж магадгүй. Гэхдээ одоо манай анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн давуу тал энэ мэрэгжлийг бол харсан удаан бэлтгэдэг. За 1956 оноос хойш эрүүл ахуйн живийн суурьтайгаар энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. За тэгэхээр хөтөлбөрт манай нийгмийн эрүүл мэндийн сургууль бол 50 хэдэн багштай. За анагаахын сургуулийн бас багш нар маань хичээл авдаг байгаа. Тэгэхээр манай нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багшлах бүрэлдэхүүний хувьд бол за ер нь 80 орчим хувь нь бол олон улсад за доктор, магистрийн зэрэг хамгаалсан ийм эрдэмтэн багш нар байдаг. Тэгэхээр нэгд бол багшлах боловсон хүчин бол ялгаатай гэдгийг хэлмээр байна. Хоёрд бол манай анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн сургалтын орчин, номын сан тий эргээд оюутнуудаа дэмжлэг үзүүлж байгаа захирлын нэрмж тэтгэлгүй за мөн гадаад харилцаатай холбоотой оюутан салцах боломжууд гэдэг нь бол анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургууль дээр бол одоо Монголда 1 номерын эрүүл мэндийн салбарын мэрэгчлэтнүүдийг бэлтгэж байгаа гэдгийг анхаарсан байна. Тэгэхээр энэ мэрэгжил маань ер нь бол хүрэх чадвартай юм. Одоо яг энэ нийгмийн эрүүл мэндийн судлаач мэрэгчлэрээ төгсөөд ажиллаагүй өөр салбарт ингэ хүрэж ажилласан ч юм уу тийм тохиолдол байх уу? Хүрэх чадвар нэг юм бол мэрэгжлийн маань. Ер нь бол би бас хамгийн их хүрэх боломжтой мэрэгжил гэж одоо нийгмийн эрүүл мэндийн мэрэгчлийг хэлмээр байна. Тэгэхээр эрүүл мэндийн салбарт за юу гэдэг орчин үед хүний амын одоо өвчин эмгэгт нөлөөлж байгаа хүчин зүйлүүд маш олон. Тэгээд маш өргөн хүрээтэй. Тэр нөгөө салбарын агуулга хүрээ нь өргөн байх тусмаа эргээд хүрэх чадвар нь төдий чинь нэмэгдчихэд гэдэг юм зарчим байдаг. Тэгэхээр нийгмийн эрүүл мэндийн одоо чиглэлээр нийгмийн эрүүл мэндийн судлаачаар бэлтгэгдсэн хүмүүс бол бүх салбарууд дээр бол эрүүл мэндийн салбар дотор бол хөрвөөд ажиллах боломж нь бол бүрэн байдаг. Тэр тусмаа манай төгсөгчнөр дотор бол маш олон улсын байгууллагуудад зөвхөн Монголд биш бүс нутгуудад дэлхийн эрүүл мэндийн байгууллагын одоо бүс нутгуудад нүүбийн төслүүдээр гадаадад манай мэрэгчлэр төгссөн одоо төгсөгч нар маань ажиллаж байдаг. Энэ бол эргээд бас манай мэрэгжлийн үнц нь бол манай төгсөгч нар бас сайн амжилттай явж байгааг бид нар энэ дээрээс харчдаг байдаг. Тэгэхээр одоо 12 дугаар намын төгсөж байгаа нийт сурагчдаа зориулаад та үг хэлээд подкастыг өндөрлөж өгөөч. За нэгдүгээр болохоор элэлтийн ерөнхий шалгалтанд маш сайн амжилттай одоо хүссэн, бодсон, бэлтгэсэн цаг хугацаанд зартуулсан тэр одоо үр дүнгээ үзхийн төлөө тэрэнд нь одоо элэлтийн ерөнхий шалгалтанд маш их өндөр амжилтыг чин сэтгэлээсээ ашуусын нэрийн өмнөөс нийгмийн эрүүл мэндийн сургуулийн нэрийн өмнөөс элэлтийн ерөнхий шалгалтанд өндөр амжилтыг хүсье. За хоёрдугаарт нь болохоор нийгмийн эрүүл мэндийн сургууль за анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн дээр бэлтгэж байгаа одоо манай нийгмийн эрүүл мэндийн судлаач болон бусад мэргэжлүүдээр элсэн суралцахад манай үр таалга эрдэмтэн багш нар сургалтын маань орчин үргэлж та бүхний өмнө нээлттэй гэдгийг хэлмээр байна.